Эрхэм үндэт Монгол улсын ерөнхийлөгчөө улсын их хурлын гишүүн аюулгүй байдал гадаад улсын банкны орны дарга эрхэм улсын их хурлын гишүүд зочид төлөөлөгчдөө генерал офицер амбаа ажилтаа та бүхэнд энэ өдрийн баяр сайхан мэдлэг гишүүд байна. Өнөөдөр манай онцгой байдлын байгууллагын хувьд баяртай онцлог сайхан үйл явдал болж байна. Гамшигаас хамгаалалтын хувьд 14 жилийн өмнө улсын их хурлаар батгснаас манай улс иргэний хамгаалтын тогтолцооноос гамшигаас хамгаалах хөдөлгөөний тогтолцоог шийдэж орчин цагийн онцгой байдлын байгууллага үүсэж өгсөн хөвгтэй. Аливаа зөв цаг ямаг шинжилгэтэн сайжирч болсонгүй болж цаашид хөгжиж байдаг замтай. Гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын хэмжээнд баримталж буй чиг хандлага, гамшигаас хамгаалалтаар төрөөс баримтлах бодлого, Монгол улсын батлан хамгаалах бодлогын үндэс, батлан хамгаалахын багц хуулиудаа нийцүүлэн гамшигаас хамгаалах тухай хуулийг шинжилэн найруулах, боловсронгүй болгох шаардлага бий болсон. Гамшигаас хамгаалах тухай хуулийн шинжилэн найруулах, онцгой байдлын албаны тухай хууль гэсэн хоёр төслийг олон хүний санал, мэдлэг туршлага, хөдөлмөрийн үр дүнд боловсруулж хэлцүүлсний эцэст нэгтгэн гамшигаас хамгаалах тухай хуулийн шинжилэн найруулгыг боловсруулан 2017 оны 2-р сард улсын их хурлаар батлууллаа. Энэхүү хуулийг улсын их хурлд өргөн барьж батлуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол улсын ерөнхийлөгч, зэрэг түвшний ерөнхий командогч, захиагийн өдөрч танд нийт олон ажлынхаа нэрийн өмнөөс болон хуйсаа чин сэтгэлийн халуун төлөвлөлт бишүүл болгон хүлээж авна. Хуулийн төслийг хэлцүүлж батлуулах ажлын хэсгийг ахалж ажилласан улсын их хурлын гишүүн аюулгүй гадаад улсын банкны хорооны дарга Жадармагийн энх хоёр ажлын хэсэгт орж ажилласан албан хаагчид, эрдэмтэн судлаачид, мэргэжлүүд болон гамшигаас хамгаалах бодлогыг дэмжин хуулийг баталгаажуулсан улсын их хурлын эрхэм гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн халуун талхал гишүүлж байна. Монгол хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлж ажилласан нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагчийн газар, Монголын удаан завхаа нийгэмд болон бусад олон улсын байгууллагууд тагтж байгаа илэрхийлье. Өнөөдөр бидний хүлээж авч байгаа хууль нь манай улсын ард иргэд хүрээлэн байгаа орчин нийгмийн баялагийг хүргээх, гамшиг аюулгүй Оросоос урьдчилан сэргийлэх, аврам хамгаалах, өргөн хүрээтэй харилцааг зарцуулж байгаа гэдгийг зориуд улсын тэмдэглэгийг хүсэж байна. Гамшигаас хамгаалах тухай хууль шинжлэгдсэн батлагдсанаар гамшигаас урьдчилан сэргийлэх, өмнөдгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, гамшигын эрсдлийг бууруулах, удирдлагын тогтцоог боловсронгүй болгосон. Түүнчлэн мөн онцгой байдлын байгууллагын албан хаагчдын төрийн өмнө хүлээсэн зүйлээр хэмжүүлэх нийгмийн баталгааж ханган sajрууллаа. Одоогийн гамшигаас хамгаалах хуулиар байгуулах таниулах, хуулийг дагаж гарах дүрм журам зааврыг боловсруулж батлуулах зэрэг хуулийн хэрэгжлийг хангалттай холбоотой олон ажлуудыг шуурхай зохион байгуулах шаардлагатай болсон. Монгол улсын үндсэн хууль заасан хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, эрхчлөөг баталгаажуулах, Монгол улсын нийгмийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын төлөө хоёрын сэтгэлээр ажиллаж байгаа та бүхэндээ талархаж байгаагаа хэлье. Та бүхний ажил амжилт төсөй, ард иргэд маань амт тайван амьдарч, албан хаагчид маань эрсдэлгүй ажиллаж, улс их орн маань гамшигын аюулгүй байдлын өргөлийг өргөн дэвшүүлж байна. Баярлалаа.